За сайн бацхан миний Монголын ард түмэн ялангуяа Монголоо гэсэн сэтгэлтэй охид залуучууд минь өнөөдөр миний хүргий та бүхэндээ ингээд халуун цус дахин нэг бичлэг хийхэд бэлэн болсон байна. За өнөөдөр би та бүхэндээ юу болцгийг гэж бодсон бэ гэхээр зэрэг ерөөхдөө энэ бие удирдах чадах, өөр өөртөө эзэн байх тал дээр. Тэгэхээр зэрэг ерөөхдөө бид нар өөр өөрсдийнхөө бодлыг удирдах чадж байгаа, сэтгэл хөдлөлөө удирдах чадж байгаа. Тэгээ биенийхээ өвдөлт мэдрэмжүүд, янз янзын мэдрэмж мэдрэгдэн тэр мэдрэмжинд автагдахгүй байж чадж байгаа гэдэг зүйлийг маш их одоо ярьлаа л да. Тэгээд ерөөхдөө энэ тал дээр ерөөхдөө бас хүмүүс ойлгож байгаа. Одоо энэ ярьсан зүйлүүдийг бүгдээрээ тодорхой хэмжээний биен дээр мэдрий, тэ? Энэ ойлголтуудаа авчлаа. Одоо биен дээр туршиж үзье. Үнэхээр би одоо бие удирдах чаддсан мэн үгүй юм уу гэдэг одоо яг бодиттой туршиж үзэж байна л да. Тэгэхээр зэрэг би та бүхний өмнө ерөөхдөө бие шалгам нэг цагийн турш ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр. За яг нэг жоохон ингээд би жоохон ингээд ингэж хөдөлж магадгүй. Бусдаар бол тэ бусдаар бол гар мараа ингэдэг ч юм уу, гар мараа ингэдэг ч юм уу, цээж мэж ингэдэг ч юм уу, эсвэл завлаа судсан багтаа тэ хөл мөлөө сольдог ч юм уу, тийм хөдөлгөөн хийхгүй. Зүгээр жоохон яг жоохон ингэж хийгээл жоо шүлс мүлс зайлах тиймэрхүү хөдөлгөөн бол явагдана. А бусдаар бол яг байрлал авсан бол байрлал хөдлөхгүй нэг цаг ерөөхдөө суун. А энэ турш ерөөхдөө бие шалгана. Бие шалгаал яваад байна. А бие ерөөхдөө ингэ шалгаа яваад хахад ерөөхдөө төвчээртэй болоод хүний дээр биений өвдөл ерөөхдөө ингэ өвдгөө байцдаг. Тийм болохоор зэрэг албаар би тодорхой хэмжээний өвдөлтийг бидрүүлэхийн тулд, өвдөлтийг бий болгохын тулд нэг хөлөө нөгөө хөлн дээрээ тавьж сонголт маягийн юм болгоод одоо нэг зүгээр ингэ савилсан биш нэг хөлөө нөгөө хөлн дээр ингэж тавина гэсэн. Тэгээд тавьдаг нь яаж байгаа гэхээр зэрэг одоо миний яг одоо энэ таазны энд сонголт энэ ч ачаал өгнө гэсэн үг. Ачаал өгөөд энэ шагааны бас ачаал өгнө. А тэгэнгүүт 30 минут суугаад ирэхэд 30 минутын дараа чинхээ өвдөж эхэлнэ. Жохон өвдөлт мэдрэгдэнэ. А тэр өвдөлтөнд автагдахгүй байх. Тэгээ бүхлүүд нь цаг сууштай. Тэгэхээр зэрэг үлдсэн 30 минут нь ердөөсөө тэр мэдрэмжинд автагдахгүй байх. Ёолж майлал ингээс сүрчгнэд байхгүй байх. Тэр өвдөлтийг ердөөсөө өвдөлт биш мэд. Тэгээд өвдөлтөд дагаад сэтгэл хөдлөлнө. Ингээд өө тулгаа чи наа чи хөлч уурлаа шүү дээ. Тэр янз бүрийн тэнэг бодлууд орж ирнэ. Тэр бодлуудад автагдахгүй. Тэнгүүт энэ хөлч уурлаа гэсэн айцсанд автагдахгүй. Дээрээс нь биеийн мэдрэгдэж байгаа бодит өвдөлтийг тэрэндээ автагдахгүй бүхэлд нь нэг цаг сууна. Энэ нь өөрөө бясалгал юм. Бясалгал ердөөсөө зүгээр бие шалгах гэсэн. А хэрвээ та бүхэн бас ингээд туршаад үзэх юм бол таны бодол ямар замбраагүй вэ? Таны өвдөж байгаа өвдөлтөө та хэр төсвөртэй төвчж чадах вэ? Тэр ингээд өвдөлт биений сэтгэлийн мэдрэмж бодол яаж хоорондоо уялдаж таныг одоо галзууруулах тэр төвшин рүү аваачдаг гэх мэтчлэн тэр зүйлүүд ингээд ерөөхдөө зүгээр ингээд сууж ахад мэдрэгддэг. А ингээд сууснаар энэ гэгэрч мэгэрх тэр ердөөсөө тийм биш. Зүгээр л би өөрийгөө зүгээр наа захын зүгээр нэг цаг суун гэхэд сууж чадж гэнэ үгүй байна. Энэ нэргээд бэлтгэл дээр илэрдэг л дээ. Мэдээж бэлтгэл хийдэг хүмүүс тэгж хөөж болно. А гэхдээ бэлтгэл хийхэд зарим хүмүүс тодорхой хэмжээний тэр өндөржин эсвэл янз янзын техник зөв хийдэг байх хэвээр тийм ээ. Тэгээ сурцсан байх хэвээр. Тэнгүүд одоо би чөлөөтийн техникийг бүхлүүд нь нэг цаг ингээ хийх юм бол хүн болго хийж чадахгүй. Гэхдээ суухыг хүн болго хийж чадна. Заавал техник шаардаад байх хэрэггүй. Зөвхөн та өөртөө за би нэг цаг сууя. За би 30 минут сууя гэхэд зүгээр та сууж чадчихна тийм. Янз янзын бэлтгэл биений хүчээ чинь шаардаагүй шүү дээ. Янз янзын биений хүчээ чинь шаардаагүй. Харин өөрийн чинь төвчээрийг чихэн шаардна. Тийм одоо бие шалгах арга байна. Тэгэхээр зэрэг одоо би та бүхэнд шууд камерын урд бүхэлд нэг цаг суун. Тэгээд суусныхаа дараа ярих юм байвал жоох ярив. За энэ бол ингээд 9 цаг дээр байна. Одоо ингээд жоох байж байгаа гэж гоё мэдлэлт үүдэл мэдрэгдэнэ. Үүдэлтэнд хүртэл кайфтай болсон бүр.
нэг цаг сууж чадах уу? Ард аюуш 9 эрэг 57 наснда даасан. Би таныг 9 эрэг даадах гэж хэлэхгүй. Зүгээр л нэг цаг сууж чадах уу? Хөдөлгүүгээр. Дөнгөсөө зүгээр нэг цаг ингэ суухад бас янз янз зэйлэн болж байна. Анх суухтаа эхнээсээ суугаад эхлээд суухтаа зүг суухгүй. Яг ингээд нуруугаа тэгшлээд яг ингээд жоохон суудлыг зүү болж байгаа суухгүй шууд суудсан чинь байхгүй. Хойшоо ингээд яваад тэгээ бүр ингээд хойшлох туссан бүр ингээд хоёр хөл чичрээд янз янз ачаал нэмэгдээд тэгсэн чи тэгэл ямар ч нэг цаг суучлаа. Тэгээд янз янзын биений мэдрэмж за юу болсныг зүгээр ингээд суухад юу болж байгаа юм яг ингээд гаднаас харахад хөдөлгөөн байхгүй дотрыг бол буу юм болж байгаа шүү дээ. Янз янзын ингээд хөлмөл чичрээл хойшлоод авах тусам юу бодсон гэхэлэр зэрэг за тулгаа юу яа суудлаа өөрчлөё. Тулгаа бодол орж ирж байгаа шүү дээ. Тулгаа суудлаа өөрчлөё. Буруу эхэлчих. Тэгээ камера унтраачих. Тэгээ угаасаа камера унтраачих юм бол угаасаа камера унтраас нэг хинч мэдэхгүй шүү дээ. Чи дараа нь дахиад хийчих юм чинь гэж ийм бодол орж ирж байгаа. Тэгэл дараа нь ингээл дахиад жоохос үзчих. Тулгаа наа нуруу мурч бүр чилээ бүр чичрээд эхэллээ. Хөл мөлч өөр эвгүй болчихлоо. Нэг л эвгүй болчихлоо. Тулгаа зүгээр юу хийчихээ. Нуруу муруугаа тэгшлээд гоё ойлгочихё. Камера дараа нь биччихээ л да. Тулгаа энэ бодол дотор тийм орж ирж байгаа шүү дээ. Биений өвдөлт янз янзын биений мэдрэмж орж ирэнгүүт бодол тэгж байгаа. Тэнгүүд сэтгэл тулгаа би идэж чадахгүй юм шиг байна. Хоёул те тулгаа чадахгүй юм шиг байна. Тис чадахгүй юм шиг, төвч чадахгүй юм шиг байна. Наа би чинь ингэ сонирн болчлаа. Наа бодолч юм болохоор зэрэг бас зөв юм яриад штэ. Камерыг унтраад суугаад юуж юуж мэдэхгүй штэ. Нэг үсэн сайхан 5 тухтай сайхан гоё хийлдэ. Гэл янз янзын юм бодол орж ирж байгаа. Биений мэдрэмж, биений өвдөлтийг дагаад янз янзын бодлууд, шантрах бодлууд. Тэгээ шантрах бодлууд ороод ирэнгүүт сэтгэл санаа хямраад за угаасаа болио гэж. Ингээл эргэлдээл. Энэ бүхнийг үгүй ээ. Би суун. Наа чичирж байгаа чинь юу ч чичрүүл чичиржлэг. Өшөөж сайн чичрэг. Энэ би чичрэхэд би чичрэхгүй. Энэ сэтгэл чичрэхэд би чичрэхгүй. Энэ бодол айж эмээж яхад шантарч яхад би шантрахгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс хэлдэг шүү дээ. Миний машин. Тэгээ миний байр гэдэг. Тэр миний машин гэж хэлж байгаа машина энэ би энэ машин гэдэггүй шүү дээ. Энэ чинь миний машин. Яг бол би тэр машиныг унж байгаа болохоор яг бол би эзэн болохоор яг тэрнтэй адилхан. Яг тэр машинтай адилхан. Миний би, миний сэтгэл, миний бодол гэж ярьдаг. Тэгвэл миний гэж эзэмшээд байгаа тэр эзэн нь хин бэ? Тэр эзэн нь өөрөө хоосон чанар. Өөрөө ухамсар, өөрөө consciousness. Тэгэхээр зэрэг энэ би сэтгэл бодол чинь танаас тусдаа гэсэн үг. Тусдаа. Энэ тусдаа гэдэг зүйлийг мэдрэх тусам таны дотоод хүч чинь хүчрэх чинь. Тэгээд одоо энэ биен дээр өвдөлт мэдрэгдэнгүүтээ байж надад өвдөл чинь өвдөл биш гэдэг. Өвдөлтөө бүр ингээд юу ч мэдрэхгүй байгаа юм шиг бүр мартна. Бүр мартаж сурна бүр. Сэтгэл хөдлөл чинь ингээд бүр ингээд хэцүү шантраад байгаа тэр мэдрэмжийг хүртэл бүр ингээд мэдрэхээ бүр мартаж сурна. Бодол ингээ орж ирэнгүү тэр бодлоо орж ирэнгүү юу ч бодлыг тоохгүй зүгээр орж ирлээ буцаагаа гаргалаа. Тэгээ буцаагаа яг төвлөрөх хэвээр төвлөрөх юм дээрээ төвлөрлөө. Саяных дээр амьсгал дээрээ төвлөрнө. Ингээл амьсгал дээрээ ингээл төвлөрөл зүгээр ингээ хөдлөхгүй байх нь нэг штэ нэг шат. Дараажих нь болохоор зэрэг бүхэл бүтэн бодлоо захирах. Тийм болохоор зэрэг энэ бясалгал бие шалгах бол маш тийм юу шалгалтай юм аа. Зүгээр ч нэг тийм бас нэг тийм одоо орчин үед бол нэг тийм амархан бас зүйл биш үү. За ерөөхдөө ингээд юу ээ өндөрлөө. Тэгээд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд дараа ууслаа түр баяртай хүүхдүүлээд эхэллээ.